Робот сүү. Жижигхэн зүйл Өнөөдөр ч дараалал ихтэй байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Талах яасан их үйлчлүүлэгчтэй юм бэ? Тэр өнгөрөхөөс цаашгүй. Чамд хичнээн удаа хэлэх болж байна. Шоколадтай, үзээлцгэнтэй кремийг бас хольчихсан байх. Наад хоёр чинь адилхан л гэрээ ялгаатай юм уу? Энсүү юу ч мэдэхгүй шүү. Нэг санаа төрлөө. Би суу тухаантан. Ай суу. Надад түр зав гаргаж болох уу? Сайн уу ноён чипсээ? Би ажилдаа явж байна. Юу болов? Үгүй яах вэ? Хаврын цэмэрлэгээ хийж яваад донод цагдаагийн бичлэгнүүдийг оллоо л да. Танд донод цагдаа байгаа мó? Тийм ээ. Найруулагчийн төрөлтгөл гэдэг бүх юм нь байгаа. Найруулагчийн дүрдэтгэл би харж болох уу? Өш юм өгчлээ шүү. Хөх. Таныг зайрандаа лабораторид гэж мэдсэнгүү суу тухайд нэг кинон дотор очихсан юм шиг санагдаж байна. Би суу тухайтай юм чинь аргагүй. Би Taker State-ийн Magna Cum Laude сургуулийг төгссөн. Энд байна шүү дээ. Цаан чинь бичлэгнүүд байгаа. Үз. Маш их баярлалаа. Донод цагдаа би очлоо. Юу болоод байна? Үнэхээр хууртагдлаа шүү. Өтгөн сүүгээд байлоо. Ноён чипсээ намайг гаргаачлаа. Би ажилласаа хоцорлоо штэ. Ачаала. Ажилд битгий санаа зов. Оронд чинь ажиллах ажилтнаг бэлдчихсэн байгаа. Хар. Робот сүү. Робот сүү миний оронд ажилд явна гэж үү? Тийм ээ. Тэгээд чи бүтэн өдөр чинь доноо цагдаагаа үзнэ шүү дээ. Ажил дээр намайг хүлээж байгаа штэ. Мэдээж найруулагчийн дүрдэтгэл байхгүй үз. Би сүүг ахаад 2 хором хүлээвэ. Би ирлээ ноён талхаа. Сүү, яагаад ингэж хоцорвоо? Цэвэрлэгээ хийж амжихгүй нь вэ? Цэвэрлээд. Сайн үрхмээ. Одоо харцааг чи наваад ирээ. За. Харцаа. Надад ингэж санагдгүй эсвэл сүү өнөөдөр чахан сонирн байна уу? Тийм ээ. Ажлаа зөв хийгээд байх чинь. Ноён талхаа таны харцаа. Баярлалаа. Энэ амт нууц төлхүүрийн эзэн. Чи үнэхээр сайжирсан байна шүү сүү. Сайн ажиллаад байгаарай. Эндүү сайхан сэтгэлтэй. Робот сүү яг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоо талхыг үерүүлээд өгөх цаг боллоо. Ноён чипсээ. Чи намайг цочоочлоо. Яах гэсэн? Надад уугын мөгч болсон. Маа, уусуу. Хийжсэн ундаа аваад өгч болохгүй. Ундаа. Ундаа уусан чинь пицца идмэр санагдчихлаа. Пицца захиалаад өгч болохгүй ирхмээ. Байна уу? Ямар нэг пицца хүргэлтээр. Бяслаг ихтэй шүү. Бяслаг их хийгээрээ. Тэр нь далайн хүнс хийж болох болоо. Сүү, арга барилсан сайжирсан байна. Таныг харж сурсан ноён талхаа. Хичээл зүтгэл минь ингэж нэг үр дүнгээ өглөө. Нэг л биш байна да. Ноён чипсээ. Бас яава. Дэндүү хидчихжээ. Лактейд авчраад өгч болохгүй. Миний төвчээр алдарлаа. Робот талхыг устгахаар чи хугацаанд дууссан сүү болно тоо. Юу? Ноён талхыг устгах гэж байгаа мó? Тийм ээ. Тэр муу талхыг шарна. Би ганц товчдараад л боллоо. Үгүй. Талхыг байхгүй болчоор чи бис үдэшлэгний од болно. Миний үсийг засаж дуусаагүй штэ. Баг хүрдээ
Үгүй шүү. Хизээч хүрэхгүй юм байна. Би яах вэ? Би чадлаа. Огсуу ямар хэрэг гарав? Ноён талхаа одоо би толгойг чинь бариад өгье. Хөө тэгвэл сайхан л байна. Хурдан нэг юм хий. Энэ роботыг удирддаг удирдлага мөн байх. Энэ удирдлагаар зогсооно. Ноён талхаа иллэг таалагдж байна уу? Тийм ээ. Иллэг бол чиний ганц хийж чаддаг юм шүү те. Ахаад жаахан чанга бариад өгөхгүй. Базар. Хизэнээс 2 сүү байдаг болчихгүй. Ноён талхаа болгоомжтой. Наад зүү чинь хуурамч. Миний робот хувилбар ноён чипс таныг устгахын тулд явуулсан. Намайг устгах. Үгүй би чи үгэнтөө би жинхэнэ сүү. Аль чин жинхэнэ гэдгийг яаж мэдэх вэ? Аха. Дооно цагдаагийн 27 дугаар ангийг би хийцээ үзсэн. Би хайгаад ахъя. 27 гэж байхгүй. Доноод цагдаа 26 ангиар дуустгий. Тэгэхээр гурван сүүн чи. Тийм ээ. Үгүй гэхдээ чипс надаар хэлсэн. Одоо би захыг чинь зүсэж авна. Дараа нь чамайг шарна. Би тийм юм хийгээч дээ. Ноён талхаа битгий санаа зов. Энэ удирдлагаар роботыг зогсоож чадна. Баяртай хуурамч авсан минь. Үгүй. Сүү яагаад агааржуулагч асаачхва? Базар яагаад болохгүй байна? Хайрцагтаа аарцсан минь. Наадах чинь агааржуулагчны удирдлага. Агааржуулагчны удирдлагаар намайг аврах гэж байсан юм уу? Намайг үтгэр уучлаарай. Робот зүү халахыг зүсэх цаг боллоо. Үгүй шүү. Ноён талханд муу юм хийгээд үзээрэй. Надад удирдлага өг. Цаашаа бай. Эхлээд чамайг устгана. Тушаалыг үзье. Би чамайг сүүний шиг болгох уу? Эсвэл хөлдөөс мөхөлдөөс болгох уу? Сүү миний алтан томнуудыг сүйдэллээ штэ. Уучлаарай ноён талхаа. Баяртай сүү. Үгүй. Сүү. Миний норуу өвчгөл. Та зүгээр үү ноён талхаа? Зүгээрээ. Чи зүгээр үсүү? Би зүгээр ноён талхаа. Үгүй. Яаж чадваа? Наад роботыг чинь боолчлох гэж ямар их зовсныг мэдэж гин үү? Ноён чипсээ чамайг баривчилж байна. Намайг тавь би гэмгүй. Та хоёр зүгээр үү? Яг уу гайгүй болчихлоо. Чоко, таныг харах сайхан байна. Нэг л биш үү харин цагдаад үзсэн юм аа. Гэтэл та хоёроо зохицуулчихсан юм шиг. Намайг тавь би бишээ. Хэлээд байна штэ роботыг буруу. Тэр хэрэггүй амтан робот явуулаад намайг үгүй хийнэ гэж бодсон юм байх та. Бүгд миний буруу ноён талхаа. Би доноо цагдаа үзэх гэж яваагүй байсан бол Юу? Ажилдаа явах орон дооно цагдааг үзсэн юм уу? Робот суу ажлаа их сайн хийж байсан юмсан. та их муухай юм а ноён талхаа. Яаж чадж байна? Зүгээр тоглосон юм аа. Зээж бодолтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхара 50,000 гардгийг. Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сүн крем 20,000, чери 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 түлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд ус асуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй юм байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол би Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. Чипс чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Хурдан ч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөр чин Шокогоос дээр юм. Ха!
Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг хүрчих нь 24 хасах нь 425 нэмэх нь 56. Юу вэ? 53463. Дэн яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсан үү? Талха, Шокогийн сарын цалин хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Молгоо амтнд 3 саяг өгч байдаг чи. Энэ тооцооны роботод сард 30 мянгаыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? 85 ха. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах хөргөдлөө. Тэдээ ийм юм бэлдэж гисэн юм. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодолт сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтхэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтхэг жигнэмэг математиктаа сайн гэдээс үнэн байх нь. Тийм шүү. Наан багшийн цээж бодолтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа багшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтгаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн бай. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болох нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүрдгүүлэх үү? За тэгье. Энийг ч яагаад байгаа юм бэ? Мэдхгүй. Тоонд муу юм байж гоо. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгсөн 11 12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11 12 132 12 12 144 13 Шок 34 хэд вэ? Хэдүүлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна да. 20697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлцгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин шок. Чи 12 он авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад л хамгийн мөн байлдагч юм болов. Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Гит том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрийг дээ. Чиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаасаа л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өглөгүй эцээ хүртэл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодолтын хаан болох уу? Цээж бодолтын хаан болно. 64 24 65 30. Унтаж болохгүй. 6 36 36 7 хамраас ус. 560-ыг үржин 65. Зүг бодсон бай. Энэ удаагийн шалгалт нь хэн төрүүлсэн бэ гэвэл Шок. Сайн бай. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шок. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн аргын хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Дэмэ. Тэр бол нананам мужиг юм. Наан бүжиг.
Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананан бүжгийг бүжгэлдэг. Багш яагаад байгаа юм бэ? Нананана. Я. Наад чинь юу вэ? Нананана. Я. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна. Юу? Гэхдээ би чадахгүй нэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх ёстой шүү. Гүй энэ ч одоо юу гэж вэ? Хараа муудч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайж чав. Бид нар шиг хөгшөө хүмүүс ийм төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн бэлээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чипсэ. Шоко. Энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгаач чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа мó. Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13,928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11,693. Хүүг захирлаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэх хэвдэ? Сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ. Чи зайл гаргах гэдэг асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87,642, нэмэх нь 24. Язгарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Нэг шүрмэс татхнэ. Шоко, нанан бүжгийг бүжгэлэх хэрэгтэй шүү. Энэс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи наана яагаад гарч байгаа? Нан. Е. Нан. Е. Юу вэ? Энэ бол 12-ийн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрчихлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон юм? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрчихлээ. Тэгэхэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин тий. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа. Шоко гэсэн үнээр баярлаж байна. Терминатор талах. Хайрт минь хайртай шүү. Би ч гэсэн. Тэр ардаа хосууд явж байна. Хой дад байна. Самар шидэж тоглох уу? Тэгээл дээ гой санаа байна. Энүүгээр захиулаад салаарай. Хонгор минь чи зүгээр үү? Хой. Арсноо. Овоо яма. Хайрт минь овоо талхнууд байна. Алив зүгээр яалцгаа. Шийдэл өгдөг байхаас. Одоо хэнийг зовоох вэ? Юу вэ? Тэр хардаа. Цахилгаан захиад байна. Тэр талах юу вэ? Сүнс юм байх та.
Тэр жив хэцүүж гисэн байна. Одоо хүртэл өтгөн шингэнэ ялгахгүй юм байна. Бид нар л ойртож байна. Живхцүүд юм байна. Яаж байгаа ч нэ нү. Гой амаршо намайг битгий гэмтэйгэж хүссэн бүхнийг чинь өгнө. Наад хувцсан надад өг. Хувцсоо тэгэлгүй яах вэ? Өмд бас хэрэггүй юу? За баяртай. Жимстэй цай бэлэн боллоо. Баярлалаа. Өглөө жимстэй цай уух хэрэгтэй. Энэ чинь юу болоод байна? Энэ талх юу вэ? Чи чинь одоо хэм? Би бол терминатор тал. Терминатор талхаа. Ямар инээлтэй. Миний буруу дахиад шалахгүй. Цаашдаа нэг удаагийн аяг хэрэглэхэ болоод усны сав ашигла. Усны сав чинь төвөгтэй дөө. Хөөе, талхыг додох нэ. Юу л болоод байна? Харцгааж. Тийм яг ихрүүч юм а тийм ээ. Юу л яг адилхан юм байна. Арай дагаад ирэхгүй. Ямар хурдан юм бэ? Такси! Хурдан талхны үсний газар руу яваарай. Хурдан явахгүй юу хийгээд байгаа юм бэ? Эд машин хөдлөхгүй байна. Хэр талх одоо юу вэ? Таксинд битгийс. Хурдан хөдлөөрэй. Зүгтах минь. Намайг яагаад байгаа юм бэ? Эндээс үсчин хүрэхэд 3 минут явна таксинд сууж байдаг. Орчныг бохирдуулагч аргагүй мó юм. Бусдын таксинд суух болох ямар хамаа. Автомашинаас ялгарч байгаа хаягдл хийн дэлхийн хүрээлэн буй орчныг бохирдуулагч. Тийм болохоор ойр зайд алхаж явах. Талхыг аваарай. Нааша хөөгөөд ирэхгүй байлгүй. Ноён талга яасан бэ? Ямар нэг юм болоо юу? Үгүй ээ, гадаа нэг солиотой талх намайг хөөгөөд. Үгүй энэ талх яахаараа энд байгаа юм бэ? Сүү шоко саяхан хэлсэн нөгөө талх. Тэр таны хамаатай юм биш үү? Тийм ээ, яг адилхан царайтай юм байна. Ямар юмны чинь хамаатан наа талх чинь аимшигтай мангас хурдан тул. Намайг яагаад зовоогоод байгаа юм бэ? Заваас юм биш ээ. Чамд байгаль орчны хамгаалахыг зааж байна. Гэнэт юм байгаль хамгаалах вэ? Тайлбарлаж өгöd байхад ойлгоогүй хэрэггүй. Та хоёр хоёулаа тайвшир. Сайхан агааржуулагч асаач. Өрөөний агарын хэм 18 байна. Этих агааржуулагч ашиглавал нүүрс хүчлийн их ялгарч дэлхийн агарын хэм өснө. Дэлхийн агарын хэм 2 хэмээр л өсөхөд борооны хэмжээ нэмэгдэж хот усан давтаж байгалийн гамшигаас болж олон талх амиа алдна. Тийм болохоор болж игэл сенс ашигла. За, намайг уучлаарай. Болчихлоо. Шоко, ингэж юу болсон юм бэ? Ой, суглаанд хожсон юм уу? Шин гарсан даашин зэг нь авч чадлаа. Үнэхээр авмаар байсан юм. Яаж байгаа ч юм бэ? Шоко, хувцас хийхэд ямар их ус хэрэгтэй байдгийг мэдхүү. Ганц богино цамц хийхэд 2000 литр, ганц жинсэн өмд хийхэд 10,000 литр хэрэгтэй. Тийм их гэж үү? Хувцсыг будганд оруулахад маш их хэмжээний ус бохирддог. Тийм болохоор гарцаагүй хэрэгтэй хувцас ав. Мэдсэнгүй. Уучлаарай. Талха, Зүү, Шоко, та гурвуулаа хүрээлэн буй орчны бохирдлын аюулыг мэддэггүй юм байна. Бэ та гурвын амьдралын хэвшлийг өөрчилнө. Оо, уусчихсан байх та. Сүү, шинэ крем спрей. Яаж угаан энэ вэ? Кремний 3-1 нь үлдсэн байна. Сайн сэгсрээд хэрэгэл. Тань уу сүүн? Оо сайн уу бистга? Усыг ингэж үрж байдаг. Усны дутагдлаас болоод ямар олон талх зовж байгааг мэдхүү. Гарцаагүй хэрэгтэй хэмжээгээрээ л ашигла. За хоолны газар уу? Хааны хоол 1, иргэдийн хоол 2. Яаж байна? Хөргөлтийн хоолоор өдөрт 850,000 хог хаягдал үүсдэг.
цаашдаа өөрсдөө хоолоо хийж ид. Энэ муу терминатор талхнаас болоод ядарч үхэх нь ягаад ингэдэг гээд байдгийг. Ой чи. Хога англин ялгадгүй зуршил чинь хэвээрээ шүү. Чи яаж байна? Цаас бол энгийн хог. Спрейний сав бол хуванцар. Сонин цаасны сав руу хай. Дахиад хогоо англин ялга. Намайг яагаад байгаа юм бэ? Ноён талхай яасан бэ? Терминатор талах бас нэг юм хийгээ юу? Энэ терминатор талах хам хогийг газар асгачихлаа. Юу? Тэгж болохгүй дээ. Тэгж болохгүй баха. Хогоо англин ялгаагүй болохоор асгасан юм. Хогоо сайн ялгаж байж хуванцар болон цаасыг дахин ашиглаж болно. Ганц би хогоо ялгахгүй байхад болохгүй юу байна? Эний наад хуваа хичээсэн бодлоо суулаад энэ дэлхий суурч байна. Та арай ирээдүгээс ирсэн юм биш үсттэй. Тийм ээ. Миний амьдрдаг ирээдүйн талхчны хот орчны бохирдлоос болоод суйрлын ирмэгт байгаа. Энэ юу вэ? Харда холограм байна. Ус нь бохирдож уух усгүй болсон. Агаар бохирдож амны хаалт хорт хийм багтгүй бол амьдрах аргагүй. Ирээдүйд ийм болох юм уу? Ноён талхай ямар аимшигтай юм бэ? Бохирдсан талхчны хотод бүгд амиа алдаж байхад нэг талх яг өөртөөгөө адилхан төрхтэй робот талх хийн. Тэр талх бол ноён талх чээ. Ой, би вэ? Ноён талхай та уйлж байна. Ирээдүйн сүү бохирдсан ус уугаад гашилсан сүү болж Шоко бохирдсан агаараас болоод хөгцөрсөн. Яна. Миний би хөгзөрчихсөн байна. Талхчи найзуудыгаа орчны бохирдлоос болоод амиа алдаж байгааг хараад өнгөрсөн үеийг өөрчилж ирээдүйн талхчны хотыг амьдрахад таатай газар болгохын тулд намайг хийсэн. Энэ чинь үний юм уу? Одоо ч гэсэн оройтойгүй байна. Ирээдүгөө өөрчилж найзыгаа авармаар байгаа бол хүрээлэн буй орчноо хамгаалах хөдөлгөөнийг эхлэх хэрэгтэй. Ийм шалтгаантай байж. Бид орчны бохирдлын аюулын талаар ерөөсөө мэддэггүй байж юу дээ. Ядаж одоо мэдсэн нь хаз юм да. Ойлгосон бол одоо шууд хогоо англин ялгахаас эхэл. Ойлголоо. За. Зогс. За. Хүрээлэн буй орчноо хамгаалахыг хичээхээр өдөр бүр урамтай байна. Агаар өчигдрөөс ч илүү цэнгэг болчихсон юм шиг. Ингээд бахаар ирээдүйн талхчны хот ч гэсэн цэнхэн болох байлгүй дээ. Үлээгээрээ. Хогоо хаа хамаагүй хайж болохгүй. Хогийн самд нь хаях хэрэгтэй шүү. Хогоо англих ёстойгоо битгий мартаарай. За уучлаарай. Өнөөдөр ч гэсэн бид талхчны хотыг хамгааллаа. Үнэхээр урамтай юм аа. Бүгд хичээж байна шүү. Бүгд таны зааж өгснээ л ач шүү дээ. Бид баярлаж байгаа шүү. Тийм үү. Гэхдээ одоо миний цаг дууслаа. Юун цаг? Тарах цаг гэсэн үү? Би 7 хоног л ажиллана. Тэр чинь юу сүг вэ? Ашгүй 7 хоногийн дотор та нар бүгд хүрээлэн буй орчны бохирдлын аюулыг ойлгож хүрээлэн буй орчноо хамгаалж эхэлсэн болохоор миний үүрэг ингээд дууслаа. Болохгүй. Дасчаад байхад Бидэнтэй хамт хүрээлэн буй орчноо хамгаалалт. Би удахгүй ажиллахаа болно. Миний заасан зүйлийг бусад талхнуудаа заагаарай. болохгүй. Битгий яв. I'll be back. Болохгүй. 30 жилийн дараа Шоко жаахан хүлээж терминатор талхуудахгүй ирээдүйг өөрч. Дэшээ хардаа тоосонцор алуу болж байна. агаар цэвэрхэн болж Ээж царганаас бохир уус биш цэвэр уус гарч байна. амсаад үзээдхий. Тийм байна. Хаяамаа. Цэнгэг агаар сайхан байна шүү. Амны хаалтаа авалгүй ямар их удав. Терминатор талх чадчихсан бай. Ноён талхай. Шоко хоёулаа эрүүл болчихож. Юу болоод байна? Бид хоёр идэгчлээ. Тэгвэл
Терминатор талах чаджээ. Сайн байлаа. Чиний ачаар талагчны хот маань эргээд цэвэрхэн боллоо. Тийм ээ. Цаг хугацааны машин. Чиглэг зөөлөн арьстай болмоор байна уу? Оноо хамгаалагч миний хэлхийг сонс. Зурагтаар тэр чигтээ талхал гарч байна. Талагчны хотын хамгийн шилдэг үсчний газар аль вэ? Тэр бол ноён талхны үсчний газар. Өнөөдөр ноён талхтай ярилцах болно. Энд хүртэл талах байна. Залхдгүй мүү? Ноён талха та баг байхаас л үсчин болохыг мөрөддөг байсан гэлүү? Тэгэлгүй яах вэ? Манай ээж хэлсэн л дээ. Би төрөхтөөд өрөөсөн гартаа хайж нөгөө гартаа сан барьчихсан байсан гэж. Энэ муу талах төрөхтөө дургу хүрмээр байж. Тэгээд зогсохгүй. 3 настайгаас эхлээд ганцаараа ус тасаж эхэлсэн. Ээж аав маань усчин болохгүйгээд хайж самын минь хайсан ч эрвийнхэнүүд хайж самын минь эргүүлж өгөхийг хараад ээж аав маань ч бодлоо өөрчилсөн дөө. Хөөх, бурхнаас илгээсэн үсчин байх нэ? Тийм ээ. Энэ муу дургу хүрмээр талхны хандыг хаг дарах юмсан. Нэрэ яг тийм шүү. Цаг хугацааны машинд сууж талхны багнаас руу очиод үсчин болох хүслийг тас татнаа. Чаалуудын мөрөөдлийг няц дарах шиг сайхан юмч байхгүй л дээ. Ингээд дууслаа. Миний багархалд бүтээл цаг хугацааны машин. Энэ л байхад талх дуусаа. Бяцхан талхаа хүлээж байгаарай. За, 30 жилийн өмнөх үе рүү явцгаах уу? Яа. Ёо, оччихсан байх та. Энэ одоо юу үнэр вэ? Энэ хав тэрчгтээ дүүрэн хог байна шүү дээ. Тэв шүү дээ, дээр үед эн чинь ариун цэвэр өрөөний хогисаа байсан. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн үе рүү ирчихэж ээж аргагүй ухаалаг шүү. Арай хийж гарлаа шүү. Арчахгүй дээ. Их л харсан жаалууд байна да. Хотын төв шинэ гулгалтын төв нэгдсэн байсан. Би өнөө орой дискотек орж зугаацсан. Үнэхээр дан хуучны кинонууд байна шүү дээ. Юу вэ? Энэ жал яг талах шиг юм байна. Жала. Чамаа хэн гэдэг вэ? Намаагүй талах гэдэг. Ноён талах яасан? Ийм хурдан талахтай уулзчихдаг байх шүү. Ажил ийм амархан бүтчих гэж. За, чиний мөрөөдөл үсчин болох байлөө. Үгүй. Юу? Юу гэж үсчин болдгийм бэ? Мөнгө ч олохгүй. Өөдгөр тааштай. Би энэ гамбургер ах шиг дэлхийн хэмжээний жүжигчин болоод зүүндээ их мөнгөтэй болно. Маш их нэр алдартай болно. Төрхтөл гартаа хайцсам атгаж төрсөн гэв үстэй. Та чинь мангар юм хааш юм бэ? Талах яаж сам хайж барьж төрөх юм? Талхаа. Одоо кино эхлэх болчихлоо. Энэ дээрж байсан бай. Аваа нөгөө. Яаж чухаа? Урд явж киногоо үзцгээе. За аваа явцгаая. Юу вэ? Энэ талх баг байгаасаа үсчин болохыг хүсдэг байсан гэд байсан. Сайхан худлаа ярьж. Энэ цалиг дэндүү жоохон болохоор болохгүй юм байна. Залуу талх дээр очноо. Одоо зөв цагтаа ирсэн байлгүй дээ. Энэ чинь Улаанбаатарны бомны үсчин байна. Талх үсчний газрыг өвлөөгүй байгаа юм болов аа? Талхаа. Ингэж муудаж гинтсэн чимс авчирдаг нь яаж байгаа юм бэ? Уучлаарай, хямдхан байсан. Бид нэр заавал хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж хэлсэн мэт дээ. Юу вэ? Энэ талх чинь залуу байхдаа ямар ч хэрэггүй хэвдэн байсан байх шүү дээ. Одоо тэгэхээр би заваагаад өгнө. Эрхмээ тавтам орилно. Үйлчлүүлэгч орж ирж байхад хэмээхлээд өгөх хэрэгтэй юм биш үү? Ямар муу үйлчлэгээд юм бэ? Эрхмээ, уучлаарай. Талхаа юу хийгээд байгаа юм бэ? Үйлчлүүлэгчид бушуухан цай хийж өгөөч. За эрхмээ.
Энэ жимстэй цай ирэх мэ. Хацгаа. Яаж байгаа чи нэнвэ? Уучлаарай ирэх мэ. Та зүгээр. Алха. Чи яаж байгаа чи нэнв? Эрхмээ уучлаарай. Энэ залуу шинэ хүн байгаамаа. Яагаараа ийм завхарсан үсчин байдаг байна. Алха. Чамд яагаараа хийж чаддаг юм ганц байдаг юм бэ? Багэт юу болоо? Эрхмээ талх дахиад лалдаа гаргаад үйлчлүүлэгчдэр цай асгачихлаа. Энэ толгойгоо яах юм? Цагтаад өгөн таа. Нөгөө Талха өнөөдөр та ингэж хайрдаа. гихтээ Өнөөдөр та гэртээ хайр. ойлголоо ирэх мэ. Энэ залгаас болоод бүр яахаа мэдэхгүй байна. Өдөр болгонд хэрэг тарьж байх юм аа. Дасгад хугацаа хэрэгтэй л дээ. За, үсчин болно гэсэн хүсэл нь унтарсан байлгүй. Өнөө шин чиний мөрөөдлийг би тас татаад өгнө. Юу хөвчлөлтэй байгаа юм бэ? Ой, энэ мангар талх явж байна. Тэр хүнгэлсэн царайг нь харда өнөөдөр бас загнуулсан юм шиг байна. Талхын уйлж байгаа царайг харж байчид өдрийн ажил дуусна да. Йоо, энэ талх чинь үнэндээ бол энэ хавийнхаа мангард байсан байж тээ. Гоох, тэнийг таалах байна. Манай ээж хичээлээ сайхихгүй энэ ах шиг мангар болно шүү гэж хэлсэн. Мангар таалах, мангар таалах, мангар. Алх хийзээ угаас уух юм болоо. Ээж аав нь ч мөн чиг шаналж байгаа да чаваас. Энэ муу талх чинь энд тэндгүү дорд үзэгдэж байх шив. Тэр лүүн дагаж яваад харнаа. Би ирлээ. Ичи юу вэ? Энэ арай талхын гэр биш байлгүй дээ. Рүүч ах нь ирлээ. Сайн байсан биз дээ. Өнөөдөр ч гэсэн хөвгөлтэй байсан уу? Юу вэ? Жон байж тээ. Ах нь өнөөдөр ч гэсэн үсний газарт баахан л цагнууллаа. Жон та ярьж байдаг. Амьдрал нь дэндүү хүнд болгоор солио орчихсан юм болов? Дандаа загнуулж дорд үзэгдээд надад үсчин болох авьяас байхгүй юм шиг байна. Бүгд л надаар үсээ засуулахгүй гэх юм. Багетах надаас болоод шаналж байна. Буурцагтаа бов захирч гисэн одоо залхсан байх уу? Үсчин болохоо болиод нутаг руугаа бууцъя да. Юу? Үсчин болохоо болно? Үсний минь яаж чана энэ вэ? Яхаар юм хачин газар байдаг байна. Чипсэнд ус тас хавьяас огт байхгүй. Рүүчи чамаас ч гэсэн салъя да. Сайн сонголт. Эци юун тэнийг юм яриад байгаа бэ? Та чинь өдөр ирсэн үйлчлүүлэгч үү? Чамайг арчаагүй гэдгийг мэдэж байсан ч арай ийм гэж бодсонгүй. Дандаа алдаа гаргаж хэрэг тариад ёстой нэг хачин арчаагүй юм. Би ч гэсэн мэднэ. Тэгэд л ус засгаа болохоос. Гэхдээ хамгийн арчаагүй зан чинь амархан бууж өгөх гэж байгаа байдал чинь. Юу? Алдаа гаргаж хэрэг тарьж болно. Гэхдээ бууж өгч болохгүй. Энд тийм бол хамгийн шилдэг ус чинь болж чадах уу? Хамгийн шилдэг ус чи? Тэний зан ааш чинь авах юмгүй. Дээр нь царай муутай. Тэгээд ус чинь галзархаа. Галзархаа гэсэн үү? Гэхдээ л ус засах чадвар чинь маш сайн. Би баталчихъя. Чи хожим хамгийн шилдэг ус чинь болоод наадтай өрсөлдөх болно. Юу яриад байгааг чинь ойлгодгүй. Чиний авьяасыг би сэргээгээд өгье. Маргааш өдөр нэг цагт ус чинь дээр уулзъя. Зя болчихлоо. Дараагийн үйлчлүүлэгч суугаарай. Санаас хол. За ирхмээ, үсийг чинь яаж янзлах вэ? Хин чамаар засуулна гэсэн юм бэ? Би тэр талхаар засуулмаар байна. Талхаар уу? Ирхмээ, энэ залуу ажилд ороод удаагүй байгаа болохоор одоохондоо үс засахтаа. Чи дутаа. Ой, талх. Чи хурдан ирээд миний үсийг янзлаадах, өөрийнхөө чадварыг харуулаадах. Ойлголоо. Болчихлоо ирэх юм ээ. Ийм юм гэж байх уу? Ийм богино хугацаанд ингэж гоё янзалчихлаа гэж юу? Ой, дажгүй байна. Тэр харал та. Би чамд. Яаж ийм гоё үстэй болгочихвоо? Миний үсийг бас янзлаад өгөөч тийх үү? Би ихлээд ирсэн за. Үгүй, би ихлээд
асуудал. Эхнээ баярлалаа. Хааш явчих вэ? Яа, цаг хугацаагаар аялагч намаргүй юм байна. Тэр яахав дэми талхыг л баярлуулчихад ирэх шивдэ. Чипс хаан юм хажин ус асалтай болчихвоо. Ингэж бахаар манайх руу ороод ирээ. Гоц авьяастай ус чин талхаар засуулаа л да. Юу гэнэ? Мангар талхаа. Чамайг өдий зэрэгт хүргэсэн хүн хэн гэдгийг мэдэхгүй юу? Юу гэсэн үг вэ? Тэр бол би юу ч хэлэх вдэ. Юу вэ? Өсчний газрын гөлөг. Хөөх Шоко, хоёул ажил дээр яг зэрэг орж ирлээ. Ихрүүд. Ямар жижигхэн ертөнц вэ? Өглөөний минь зайцхан. Идэрэ найзаа. Чи нэрээ сайхан амьдрах юм а. Тоглож хоол идэхээс өөр юу ч ихгүй. Хэлээд яах вэ? Бид нэр ялгацаа цэвэрлүүлсэн түрээс төлөхгүй үнгүй амьдран тэгээд бидэнд юу ч өгөхгүй шүү. Өөгдөг шүү дээ. Хариуд нь нөхөрдөн байдлаараа бидэнд баяр хөөр бэлгэлдэг. Бойлж үз. Хойд насандаа зайц болж төрөх юм шүү. Ээж чанамал, хүүхэд чанамал, аав чанамал. Үгүй, энийг ээж чанамал болгоно. Эсвэл аавгаах чанамал гэх үү? Үгүй. Чамд гадлын ус зохиж байна. Хүүхэд чанамлаа. Энэ ямар байна? Суун крем. Жинхэнэ асуулт бол та нарын аль нь өвөө чанамал вэ? Зайцхан түр хүлээж байгаач чухал юм хийж байна. Гүйцээ суу чи халагдсан. Одоо явж үз. Ноён талхаа үгүй. Суу. Гүзэлгэн нэрс шоколад. Дуслаа хардаа. Гой болжээ. Та үнэхээр сууд өсч юм аа. Шилдэгэн байна гэдэг амаргүй. Зайцхан чи юунда ядарсан юм бэ? Ажил хийдгүү байж? Тэнгэр минь юу ч харагдахгүй байна. Шоко, агуулгаас хэрэгтэй юмнуудыг чинь аваад ирлээ. За баярлалаа. Тийм ээ, цайны цаг. Өнөөдөр хэн өдрийн хоолыг хариуцж байгаа вэ? Би бүгдээрээ карри табуудаа иднэ. Болох юм. Хамтдаа өдрийн хоол хийнэ. Нөгөө нэг хуучны карриг яаж гоё амт оруулах вэ? Каррины оронд карамель хийвэл бүр илүү чихэрлэг болно. Ноён тал халуун ногоон дуртай. Тиймээс энэ халуун чинжүү яах болно? Луун уйдгартай амттай. Эрзэний чихэр хийнэ. Мөөгүй. Хөөсөн чихрэн дээр тийм ээ? За болчлоо. Одоо буцалтлан хүлээе.
дайжгүй амттай болж. Чихэрлийг өнөртөж байна. Миний маш нууц карины жор, нууц нь карамел. Үгүй хэлгүй дээ. Зөөлөн амттай бол. Сүү бодож байснаас дайжгүй хоол хийдэг юм байна. Зайцхан чи идэж. Би гой хоол хийдэг. Тэгж байгаа зааж өгнө. Үгүй. Чадахгүй байна. Би яагаад дансны үлдэгдлийг гаргаж чадахгүй байгаа юм бол? Алгоохоо сэргийхээс. Шоко, энийг яагаад хийгээгүй юм? Хийхэд хэцүү болохоор та өөрөө хийгээд үзэхгүй юу? Ой, би даргачин шүү. Өө за, тийм үү? Бүх үлдэгдэл нь гарч гисэн юм уу? Буруу бодоод байсан юм байх та. Хөөх, харих цаг болж өгчээ. Маргааш уулзцгаая. Баяр та. Хааста банана. Зайцхан баяртай. Чоко, хоёулаа ахаад л зэрэг ажилдаа ирлээ. Их рүүд. Гайхалтай. Хөөх. Зайцхан, чи сайн уу? Сүү, цай тавиад тааж тэхүү. Би байхгүй бол энэ үсчний газар баларна да. Чи хацтай нохоо шүү. Өдөр чинь тоглохоос өөр юу ч хийхгүй. За ирэх мэ. Оч.